өвчнөөр одоо ихэвчлэн бага насны хүүхдүүд өвддөг бөгөөд за улаанбархуу өвчнөөр хэрвээ өвдсөн тохиолдолд хүндрэх одоо эндэх эрсдэл өндөр байдаг. За бага насны хүүхдийг улаанбархуу өвчнөөс сэргийлэхийн тулд товлын дархлаажуулалтанд бол хамруулдаг байгаа. За хэрвээ таны хүүхэд товлын дархлаажуулалтаас хоцорсон бол нөхөн дархлаажуулалтанд бол заавал хамрагдах шаардлагатай байдаг. За хэрвээ одоо таны хүүхэд дархлаажуулалтанд хамрагдах буюу 9 сар хүрээгүй байх юм бол ерөөсөө л эхийн сүгээр хооллож одоо улаанбархуу өвчнөөс бол сэргийлэх боломжтой. За хэрвээ одоо хөхүүл хүүхэдтэй ээж урд өмнө улаанбархуу өвчнөөр өвчилж байсан эсвэл одоо ээж нь улаанбарханаас одоо сэргийлэх вакцинд хамрагдсан бол тухайн эхийн сүүнд нь одоо улаанбархуу өвчний эсрэг бие агуулгадчихэдэг. Тэгэхээр хүүхэд маань эхийн сүгээрээ дамжуулаад одоо улаанбархны эсрэг биеийг одоо ингээд аваад өвдөх эрсдлээс бол хамгаалагдах нь байна. Мөн одоо эхийн сүнд нятлахсыг одоо өөр олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлдэг одоо маш олон төрлийн биологийн идэвх нэгдлүүд агуулгаддаг. За үүнд одоо жишээ шүүрлийн иммуноглобулин мөн одоо хөөгц мөөгөн зүр нян вирусын одоо эсрэг үйлчилгээтэй шар сүүний уураг за мөн одоо салс бүрхөвчийн гадаргууд нян бэхлэгдэхээс одоо хамгаалж идэг олигосахаридыг болвол одоо агуулж идэг байх нэ. За иймд одоо төрсний дараа 1 цагийн дотор хүүхдийг ангир уургаар амлуулах 6 сар хүртэл зөвхөн эхийн сүгээр хооллох 6 сар хүрмэгц одоо шимт хижээллэг нэмэгдэл хоолнд оруулах 2 нас хүртэл боломжтой бол цаашид үргэлжлэн эхийн сүгээрээ хооллож хүүхдүүдэд улаанбархуу өвчнөөс сэргийлээрэй.